Сайн байцгаана уу? За. Карантина сайхан өнгөрүүлж байна уу? Сайхан амарч байна уу? Зарим хүмүүс их сайхан өнгөрүүлж байгаа шиг л шүү дээ. Ингээ бүгдээ нэг амралтын хэмээн их тарцсан хөвгтүүд энэ төр л тэгээд сайхан амраал. Захаа их амарчлаа. Тэгээд бид нэр бас ажиллах тийм цаг хугацаа ирэх бах. Энэ ханиа том уу тархалт багасаад ирэхээр бас эрч хүчтэй сайхан ажиллаж амьдрах цаг хугацаа ирэх бах гэж бодож байгаа. Ямар бурхны ивэлэр Монгол улсад маань энэ аюултай вирусын өвчлөлт тархалт одоогоор дэгдээгүй орж ирээгүй байна. Энэ бол ивэл ерөөл гэж ойлгож байгаа. Эзэн бурхандаа талархъя бүгдээрээ. Амен. Тэр нь яг хүмүүс бид нар ингээд өөрсдийнхөө амьдралыг ингээд хараад үзэхээр айгүй сайхан зүйлсүүд олон байдаг л да. Сайхан зүйлүүд. Тэгээ харамсалтай нь бид нар сайхан зүйлсүүдээ харж чаддаггүй. Сайхан зүйлүүдээс илүү саармаг зүйлүүд айгүй хардаг. Монгол оронд их сайхан зүйл маш олон байдаг. Айгүй сайхан зүйлүүд. Бүр өстой дэлхийд байхгүй зүйлсүүд маш олон байдаг. Тэгэл Монголын одоо яадгийн талаар бидний ярьдаг, хөөрдөг, бидний ойлгодог, бусдаагаа хуваалцдаг эдгээр зүйлсүүд болохоор ихэвчлэн л болохгүй зүйлсүүдийг нь хуваалцаж гоожилж идэг. Монгол тийм байна, ийм байна, бла бла, вау. Гараад их юмсан, яваад их юмсан, тэнд очиод яргачих юмсан гэл тэ. Магадгүй яг бид нэр очиод тэнд Монголд байхгүй зарим нэг зүйлийг амсч мэдэж өөрийн амьдралдаа одоо ойлгож болно л доо. Гэхдээ бид нэр эх орондоо байгаа тэр сайхан зүйлсүүдийг, сайхан мэдрэмжийг, сайхан одоо юу гэдгийг те тэр зүрх сэтгэлд өгөгддөг тэр сайхан ярөөлүүдийг бид нэр дэлхийн хаанаас ч хайгаад олж чадахгүй. Олон хүмүүс ер нь эх орноосоо дайжиж явдаг те эх орноосоо цагаачилдаг. Тэгээ ер нь яадгүй ихэр тэр хүмүүс насны бүхсэнд нутагтаа очиж ясаад явах юмсан гэж ярьдаг. Би маш олон тийм үг сонсч ирсэн. Тэгээ монголчин хүний яс цуглуулдаг газар биш шүү дээ ер нь бол. Яагаад тэгдэг юм бол? Яагаад тэр хүмүүсийн зүрхэнд нь их нутаг нь байгаа. Оршиж байгаа. Тэр хүний зүрхэндээ мэдэрч чадаагүй тэр сайхан зүйл, бус газраас мэдэрч чадаагүй сайхан зүйл Монголд их оронд нь байгаа байхгүй. Тийм учраас тэр хүмүүс гэж ярьдаг юм шиг. Би ч гэсэн олон жил гадаадд байсан. Их нутгийнхаа сайн сайхныг, эцэгийнхаа сайн сайхныг, ах дүүсийнхаа сайн сайхныг, Монгол түмнийхээ бэлэг танхаа энэ бүтүүлэгч гэсэн тий сайн сайхан байдлыг ер нь бас их өгүүлж ирсэн. Тэгээ ер нь яг зүгээр бид нэр өөрсдийнхөө байгаа зүйлийг бас аюул сайхан одоо тодтогч, харж, талархаж амьдрах гэдэг бол бидний хувьд ивэл юм байгаамаа ах туснараа. Ивэл эхнэр нөхрөө хэд ч гэсэн бид нэг нэгнийгээ гоочилдог, заримдаа муулдаг, гайл янз янзаар хилдэг тий. Тэгээ манай аав ээж хоёр одоо бас олон жил сайхан амьдарч байгаа хоёр хөгшин байгаа. Талгарцсан хоёр хөгшин. Тэгэл ингээд хөгшин хүмүүс яахав ч тэгэл нэгээрээ ингээд энэ тийм тэр юм гэл ингээд ярьдаг тий. Тэгэл манай ээж чинь ингээд энэ яст сонио гэл тэгдэг байхгүй. Тэгээ би ээжээгээ цаашлуулбал та яста насаараа нөхрийгөө сонирхож амьдарч байна. Яста гоё юм аа. Нөхөр чинь танд ингээд насаараа таны сонирхлыг төрүүлж амьдрах гэдэг чинь гоё шүү. Тэгэл энэ яста гайхмараа гэл тэгдэг байхгүй. Тэгэл энэ нөгөө манай ээж болохоор өгөөдөж хилээд байгаа байхгүй юу? Нэг болохгүй зөрүүд манай аав энэ дэр занг өгөөдөж хилдэг. Би тэгэл тэрийн цаашлаад сонирхооц одоо бүр гайхчихжээ та бүр ямар гоё юм бэ гэл. Тэгээ яг уу янз янзын тийм одоо зам байна л да. Манай аав бол хөрхий тийм бас нэг гүндүүгүү, хинэггүй, хүний төлөө гэсэн сэтгэлдээ өөрийнхөөгөө эхэлж бодохоос илүүгээр хүнийг их боддог тийм сонио хүн байхгүй. Сонирч явах гэдэг сайхан сэтгэлтэй хүн л дээ ер нь бол хүнд их тосрох уу тийм хүн. Тэгэл одоо яадгийн тиймэрхүү юмнууд ингээл янз янз ингээл байдлаар гоочлно. Хэдхэн хоногийн өмнө ингээд бид нар бөөнөрөө явж исэн чи ороод ирлээ манай дүүгийн машиныг унтсан. Яасан гэсэн чи харин сая хүүхд сургууль дээр хүргэж өчөөд ингээд байжсэн чи хойноос нэг машин төг гэд мөрөглөө. Тэгээ ингээ харсан чинь машин мөрөгцсөн байна. Тэгээ харсан чинь нэг мөө жоохон хүүхд явж байхаар явъяагүй явуулсан. Тэгсэн гүбэр хагалчихжээ гэд ингээд гүбэр бүр ингээд машиныхын гүбрийг онгоос нь том хагалцсан манай дүүгийн машины унаад ороод ирсэн. Тэгэл тэрэн дээр нөгөө гайхшрал сонирмон нэхлэл явж байгаа юм чи тиймэрхүү юм дээрээс. Тэгээ яг ингээд ярьж байгаа юм л да. Тэгээ ингээд нөгөө талаас нь аваад үзэх юм бол манай аав бол сайн чанар маш олон байдаг.
үр хүүхдүүдээ загинж занчдаггүй хүнд тусархаг нэг олон илүү дутуу юм шалпалгээд оролцоод байдгүй. Ер нь бол маш олон тийм сайн чанарын зүйлсүүд байдаг л та. Тэгэхээр бид нэр одоо ер нь юу хэлэх гээд байна гэхээр өөрснийхөө эргэн тойронд байгаа гэр орон, их нутаг, гэр бүл, ах トゥ амраг садан тэр бүгдийнхээ сайныг нь харж бүгдээр амьдарцгаая гэж би та бүгд уриалгахыг хүсэж байна. Амен. Сайныг нь харж шүү. Муу мухайг нь бол өртөө төрөнгөө бид нар олоод харчих шат. Хаас тий. Магадгүй та олж харахгүй байсан ч гэсэн хажууд байгаа хавирганд ч байгаа хэн нэгэн очиод тэр чинь юм штэ, эн чинь тийм штэ гэж танд л хангалттай юм. Ерөөсөө маш хурдан давхиж жоо. Тийм учраас сайхан зүйлсийг нь бүгдээрээ харж, сайхан зүйлсийг нь ойлгож, тэмүүлж, одоо яадгийн бахархаж, сайрхаж тий тэгэж амьдрья гэж та бүгдийг уриалж байна. Онцгой Монголдоо бид нар бас тий өнөөдөр амьдарч байгаа хүмүүс Монголынхоо сайн сайхныг, Монголынхоо ивэл өрөөлийг, Монголынхоо бурхны нэгүсэл хайрыг бүгдээрээ зүрхэндээ бас тийм ээ баярлаж, талархаж, ойлгож ингэж талархаж амьдрмаар байна гэж та бүгдийг уриалж байна. Амен. За энэ сайхан Монгол орныг өгтөө эзэн бурхандаа бүгдээ сэнгэл сайхан алгадчлалтаар талархлыг өгчөө. Халелуя. Тэр алдарч холтгой. Амен, амен. За тэгээд ер нь яг зүгээр одоо бид нөгөө янз янзын өвчин, янз янзын байгаа гэд байгаа тий. Энэ дээр бүгдээр айгүй болгоомжтой хандах хэрэгтэй гэдгийг бас бид нэр хэлээд байгаа шүү дээ. Цэвэрхэн ариун цэврийг, хувийн ариун цэврийг сахиж тийм ээ энэ зүйлсүүд дээр бас бид нар болгоомжтой хандах нь бидний үүрэг. Бид нар бас ханиа томоонаас одоо хөрөхгүй хол ингээд амьдрахын тулд бид нар бас хичээх ёстой. Хичээх ёстой. Тийм учраас би одоо хэлчмээр байна. Юу вэ гэхээр одоо ер нь бол гадуур цуглаанууд бүгдээрээ одоо сошиалаар онлайнаар ингээд хийж байгаа. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд бараг л манайх л ганцхан цуглаа хийж байгаа юм байл. Их олон газар одоо цуглаанаа хийхгүй ингээд видеогоор ингээд онлайн сошиалаар хийж байгаа юм билэ. Тэгээ энийг юу гэж тайлбарлаж байгаа вэ гэхээр угаасаа олон нийтийн цугларалтуудыг хийхийг хориглосон байгаа. Монгол улсын захирамж гаргаад сая онцгой байдлын ерөнхий газраас цагаан сар хийхийг бүр хориглолцлоо шүү дээ. Тэгээ тиймэрхүү юмнууд байгаа. Тэгээд энэтэй холбоотойгоор эх 7 хоногоос манайх ч одоо ингээд карантинтэй 2-7 хоног ингээд цуглаана хийж байгаа. Эх 7 хоногоос ер нь манайх бас цуглаана онлайнаар явуулъя гэж үзэж байгаа. Тэгэхээр хагасаа өдөр бүх цуглаанаа бэлтгээд бүтэнсээ өдөр өглөө Эвэлийн хур цуглааны группээр бид нэр тавина. Магадгүй та бүхэн гэртээ 2-3 уулаа ч юм уу цуглаа те. Тэр видео нөгөө групп байхгүй тийм хүмүүс бол гэртээ 2-3 уулаа цуглаад тэрүүгээр хамтдаа ингээд номлол сургаалаа сонсоод магтаалаа үзээд ингээд явах боломжтой. Яагаад ингэж ийнэ гэхээр одоо ер нь бол харж байгаа. Ярьж байгаа хүмүүс тий одоо тэгээд нөгөө алтын аваад дэлэн дээр нэг хэнэггүй яваад байдаг тэгсэн чинь хамгийн сүүлийн өдөр орж ирээд данк гэлэгчвэл бид нар чинь нэг нөгөө гэрчлэгээгээ зөвшөөрөл гэл нэрээ цуцлуулах тийм аюултай юмд бас очиж байгаа юм л да. Тэгэхээр яг ингээ бүх газар бас иймэрхүү байдлаар одоо яадгийг тий хүлээж авч байгаа нөхцөл бид нар ч гэсэн бас тех ёстой юм болов уу гэж ойлгож байгаа. Тэгээд эх 7 хоногт эзний өдрийн мөргөл бол бүгдээрээ гэр гэртээ ч юм уу эсвэл эсийн бүлгэрээ ч юм уу цуглаад онлайнаар бүгдээрээ номлоо сонсоод магтаалаа явуулна шүү гэдгийг хүсэж байна. Хэрвээ өргөл өрөхийг хүсэж байгаа юм байвал Эвэлийн хур цуглааны одоо данс байгаа. Тэр лөө бас өргөлөө ингээд явуулах боломжтой гэдгийг бас хэлж байна. Тэгээ бид нар бас медиа багийнхантайгаа ярьж хагаад бүтэн сая өдөр өглөө хүндэтгэл мөргөлийн цагт та бүгдэд бас мөргөлийг одоо бүтээн хэлбэрээр нь ингээд дамжуулах болно. Тэгээ та бүхэн бас залбираарай гэж хүсэж байна. За тэгээ бид нар ер нь Христэд итгэдэг хүмүүс энэ амьдралыг эргээд харах юм бол ер нь унж болсон амьдрал их байдаг. Тийм биз? Та бүгдийн амьдрал ингээ эргээ харах юм бол итгэлийн амьдрал чинь ингээл сайхан жирийтэл сайхан ингээл өөдөө өгсөөл уулын өргөл дээр гарч чинь үү? Яаж юм? Унан, босно, алтан, тэ цөхрөн, таамагдгүй сэтгэлээр унан, ухран маш олон юм болдог. Итгэлийн амьдралаар амьдарч байгаа хүмүүсийн хувьд. Нэг өдөр нэг сайхан амьдарч байгаа юм шиг мөртлөө нэг өдөр харахад сапирцэн явж идэг нөгөө нөхөрч. Оо одоо яаж байгааг мэддэхгүй тий. За магадгүй нэг өдөр айгүй сайхан одоо бурхныг магтаал үйлчлээл явж исэн нэг нөхөр нэг мэдэхэд шал өөр юм ярьсан, зүрх сэтгэл нь шал өөр болцсон, хандлага нь шал өөр болцсон явж явах жишээтэй. Яагаад ингэ тийм бол? Яагаад бид нар Есүст итгэнгүүтээ Есүст итгэсэн тэр итгэлийнхэн цэгээс гисүүлэл жирийдэл сайхан өгсөөр байгаа тэр
эцсийн тэр Бурхны биднийг байлгахыг хүсдэг барайнд очиж болтгоо болоо. Та бүхэн юу яаж ийн? Итгэл итгэсэн тэр өдрөөсөө ихсүүлэл өнөөдөр өдөр хүртэл ингээл дээшээ жигээл нэ. Эсвэл унаад босоод бүдрээд дахиад эзэн дотор босхон байгуулагдаад ингээд явж гин үү? Би бол итгэлтэй байна. Унж босож итгэлийн амьдралаар амьдарч байгаа гэдэгт би бол итгэлтэй байна та бүгдийг. Яагаад гэвэл энэ дэлхийн ертөнцийн чинь сатан буюу чөтгөр гэж нэг айхтар зүйл байдгийг. Тэр биднийг Бурханаас холдуулахын тулд үргэлж биднэр рүү довтолж байдаг. Үргэлж биднийг унгаахын тулд биднийг өрхөнд оруулж бидний өмнө саад бэрхшээлүүдийг авчиж тавьж идэг юм байна. Тэгээ энэ дэлхийн ертөнцийн тэр чөтгөр гэдэг зүйл Бурханыг эсэргүүцсэн. Бурханы Бурханы талд байгаа бүх зүйлийг нураахыг хүсэж бидний амьдралыг сорж байдаг, бидний амьдралыг унгааж идэг. Нөгөө талаасаа бид нар махан биеийн амьдарч байгаа хүмүүс. Махан биеийн дотор энэ дэлхийн ертөнцийн бид нар амьдарч байгаа учраас энэ махан биеийн доторх хүслүүд, энэ махан биеийн доторх тачаалууд биднийг өдөр бүр Бурханы өмнө гим нүгэлт хийхийг уриалж, гим нүгэлт хийхийг уруутгаж, гим нүгэлт хийхийг дагуулж идэг. Тийм учраас заримдаа бид нар ундаг, заримдаа бид нар цөхөрдөг, заримдаа бид нар гим нүгэлтэд хутгалддаг. Харин гаргацсан байгаа. Бурхан биднийг энэ дэлхийн ертөнцийн зөвхөн чөтгөртэй хамт энэ махан биеийн дотор минь орхиод за чи тэгээд ёстой чаддаг юм бол надад даваад хүрээд ирээрэй. Эцсийн тэр өдөр чамайг хүрээд ирэх юм бол би чамд нэстэнэ итгэмжтэй сайн боолмон гэд би чамайг шагнаад өөрийнхөө баяр хөөртэй тэр мөнхийн улсад оруулъя гэж орхиогүй. Харин Бурхан энэ дэлхийгээс Матай номон дээр байгаа шүү тийм үү? Эзэн Есүс энэ дэлхийг өрхөн явахдаа өөрийн амлсан тэр ариун сүнсийг бидэнд өгч тэр ариун сүнсээр биднийг энэ өдрийн төгсгөл хүртэл энэ дэлхийн төгсгөл хүртэл бидэнтэй хамт байж өдөртөн жолоодож хөтлөн дагуулах болно гэдгийг хэлсэн. Түүнд итгэж түүнийг дагаж зүрхэндээ түүнийг байлгаж байгаа хүн болгон эзэн Есүс Христийн ариун сүнсээр хүчрхэгжих боломжтой гэдгийг Библи бидэнд хэлдэг. Амен. Бид ямар үед ундгийг? Бурханаас олдох үед л бид нар ундаг. Бид ямар үед ундгийг? Бурханыг сонсохгүй, дуулуургүй байх үед л бид ундаг. Бид ямар үед хүчгүй болдгийг? Эзэн Есүсээс нүрээ буруулах үед л бид нар хүч чадалгүй болдог. Харин Есүс Христийг зүрхэндээ байлгаж, түүнд дуулууртай хандаж, Есүс Христийг дагах тэр мөчид бид өөрсдийн амьдралдаа чөтгөрийг буюу сатаныг ялах хангалттай, хүч чадалтай байдаг. Тийм болохоор ах トゥ сан би та бүгдийг Есүс Христээс зурч амьдраарэ. Есүс Христийг зүрхэндээ байлгаж амьдраарэ. Есүс Христийг сонсож амьдраарэ гэж уриалж байна. Амен. Өнөөдрийг өгсөн Библийн ишлэгийг харах юм бол Паул хэлэхдээ би хэдийн олж авсандаа эсвэл хэдийн төгс болчихсондоо бус харин Христ Есүс юуны төлөө баригдсан түүнийг л барьж авахын тулд мөрддгөө гэж хэлсэн байгаа. Тэгэхээр Илч Паулын амьдралыг аваад үзэх юм бол яг энэ ишлэлийн өмнөх хэсэгт тэрээр өөрийнхөө амьдралын талаар маш тодорхой өгүүлсэн байдаг. 8 дугаар ишлээс би та бүгдэд уншиж өгье. Тэр ч байтугай би Христ Есүс эзнээ таны мэдхийн хосгүй давуу талын төлөө бүх юмсыг хохирол болгон үздэгэ. Би түүний төлөө бүх юмсын хохирлыг амсаж тэдгээрийг хог гэж үздэг нь Христийг олохын тулд бөгөөд хуулиас гардаг өөрийнхөө зөвхт байдалтай биш харин Христэд итгэснээр ирдэг итгэлд суурилсан Бурхны зөвхт байдалтайгаар түүнд олдохын тулд юмаа гэж хэлсэн байна. Өмнөх хэсгээр нь Паул хэлэхдээ өөрийнхөө амьдралд байгаа тэр бүх ололт, амжилтууд, бүх нэр хүнд, бүх сайн сайхан гэж үзэж байгаа тэр бүх зүйлийг би Христ Есүсийг мэдэх мэдлэгийн хажууд, Христ Есүст итгэх итгэлийн хажууд бүгдийг хог гэж үзээд, хог шаар гэж хаяад одоо би Христийн дотор амьдарч байгаа. Энэ Христийн дотор амьдарч байгаа амьдрал маань хуулийн өмнө биелүүлсэн сайн үйлс, сайхан сэтгэл энэ бүх зүйлээс гарч ирж байгаа зөвхт байдал биш юм аа. Харин Христэд итгэснээр ирдэг. Ойлгож байна тийм ээ? Хуулийн өмнө миний хийснээр бий болж байгаа тэр аливаа нэг үйл явдлыг энд хэлж байгаа юм биш. Харин Христэд итгэснээр ирдэг
итгэлд суурилсан Бурхны зөвхт байдалтайгаар би түүнд олдохын тулд юм а гэж хэлсэн. Өөрөөр хэлэх юм бол Есүс Христэд итгээд тэр итгэлд суурилсан итгэлээс гарч байгаа Бурхны зөвхт байдал. Хуулийн өмнө хуулийн шаардлагыг биелүүлэхийн тулд гүйцэлдүүлж байгаа. Хуулийн өмнө хийж байгаа тэр зөвхт байдал хоёр. Хоёр өөр зүйл юм а гэдгийг Паул энд хэлсэн. Нэг нь болохоор хуульд бид нар баригдаад хуулийг биелүүлэхийн тулд би өөрийнхөө зүрх сэтгэлийн мөч чанараар хийж байгаа тэрхүү аливаа нэг сайн үйл ч юм уу, аливаа нэг өөрчлөлтийг хийж байгаа. Энэ бол бүх шашинд байдаг. Бүх шашинд байдаг. Буддын шашинд ч байдаг, исламын шашинд ч байдаг, өөр бусад бүх шашинд энэ зүйлсүүд байдаг. Харин Христ сэтгэлийн онцлог гэдэг бол надаас үл хамааран миний итгэл дотор байгаа тэр амьд Бурханаас миний дотроос урган гарч ирж би итгэлийн үр жимс. Энэ үр жимсээр дамжиж алдаршиж байгаа тэр Бурханыг Христ итгэлд амьдрал харуулж, таниулж, мэдүүлэхийн тулд байдаг. Үүгээр шашин буюу итгэлийн амьдрал хоёр хоорондоо ялгаатай. Шашин буюу итгэлийн амьдрал хоёр. Нэг нь шагналын төлөө, өөрийнхөө амбицийн төлөө сайн сайхан зүйлийг хийж амьдарч байгаа. Энэ нь шашин. Нөгөөх нь зүрхэн дотор байгаа Бурханы мэс чанараас олж Бурханыг алдаршуулахын тулд өөрчлөгдөж байгаа амьдрал. Энэ бол итгэлийн амьдрал. Тэгэхээр Илч Паул хэлэхдээ ер нь бол би урд нь ийм байсан. Гисэн хэдий ч би хэдийнэ олж авсандаа эсвэл хэдийнэ төгс болчихсондоо биш. Харин Христ Есүс юуны төлөө баригдсан, түүнийг л барьж авахын тулд би амьдарч байгаамаа гэдэг хинээс хэлсэн байна. Тэгэхээр итгэгч бид нар алддаг, ондог, ундаг. Бид нар яагаад алдаад идэх юм бол нэг зүйлийг бид нар мартдаг. Би юуны төлөө баригдаж, юуны төлөө амьдрсан бэ, амьдрч байна гэдгийг бид нар мартдаг. Олон хүмүүс би цуглаан дээр ирээд Есүст итгэцэн гэж ойлгож байгаа. Би өнөөдөр Есүст итгээд сайхан өөрчлөгдөж амьдарч байгаа. Миний амьдралд ер нь ийм сайхан зүйл, ийм гоё зүйлсүүд байна гэж бодож байгаа. Та бүхэн тэгж бодож байна уу? Мэдээж олон хүмүүс бодож байгаа. Тэгтэл Паулын бичсэн энэ загталд өгүүлдэж байгаа өгүүлбэрт нэг үг байгаад байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр баригдсан гэдэг үг байгаад байгаа. Баригдсан. Христ Есүс юуны төлөө баригдсан гэж тийм. Өөрөөр хэлэх юм бол Есүс Христ биднийг бариад авсан байгаа байхгүй. Есүс Христ биднийг сонгоцсон байгаа байхгүй. Есүс Христ биднийг өөрийн болгосон байгаа байхгүй. Бид Есүс дээр очиод Есүсээ би танаа талд орё гэд нэг хайхтар сүрхий ингээд те амтан болоод тэгээд Есүс за чи ингээд гайгүй юм байна. Чамайг харсан чи ер нь манай талд байвал хүчтэй чадaltaй хөөрхөн мөнгөтэй нөхөр байна чи манай талд ороо гэд хүлээгээд авсан юм биш. Есүс Христ биднийг сонгосон. Энэ биднээс биш. Надаас биш. Танаас биш. Биднээс биш. Энэ бол цэвэр Бурханаас. Энэ бол Бурханы сонголт. Есүс Христ биднийг сонгохдоо, биднийг барьж авахдаа тодорхой нэгэн зорилгын төлөө биднийг сонгож биднийг барьж авсан. Паул хэлж байгаа шин тийм үү? Харин Христ Есүс юуны төлөө баригдсан? Нэг юмны төлөө гэдэг. Юуны төлөө? Бид юуны төлөө Есүс Христ баригдсан болоо? Та бүхэн мэдэж байна уу? Юуны төлөө? Паулын хэлсэн байна. Би бол төгс болцсон биш ээ. Би бол аль хэзээ бүх зүйлийг өөрийн болгоод авцсан, олоод авцсан биш. Харин Христ Есүс юуны төлөө баригдсан? Энэ өгүүлбэр маш чухал өгүүлбэр. Энэ өгүүлбэр Христ итгэгчдийн уналттай маш их холбоотой өгүүлбэр. Би түрүүнд ярьсан бид ундаг гэж, бид цөхөрдөг гэж, бид дэм нүгэлтэд орооцолдог гэж. Яагаад? Энэ өгүүлбэртэй холбоотой. Би та бүхэндээ сумаар байна. Та бүхэн юуны төлөө баригдсанаа мэддэггүй. Юуны төлөө сонгогдсноо мэддэггүй. Мөнхийн улсад очихын төлөө юу? Амьдрал чинь өөсөвгүй байгаад, амар тайван байгаад, аз жаргалтай байхын төлөө юу?
Маш олон хүмүүс Христийн цуглаанд ирэхээр амар тайван болдог гэж ярьдаг. Энэ амар тайван болж байгаа чинь хэний төлөө? Зөвхөн миний төлөө. Зөвхөн өөрийнхөө дотор амсаж байгаа тэр мэдрэмжээ бид нар ярьж байгаа. Тэгвэл Есүс Христ биднийг барьж авахдаа зөвхөн таныг амар тайван болгохын төлөө барьж авсан гэж ойлгож байна. Есүс Христ биднийг сонгохдоо зөвхөн чамайг биднийг мөнхийн улсад авъяачхын тулд сонгосон гэж ойлгож байна. Энэ ухагтхуун дээр бид нар маш их өргөлт өгч, маш чухаллаар энийг ойлгох ёстой. Би дахиад асуумаар, та юуны төлөө Есүс Христ баригдсан бэ? Үүнийг мэдхгүйгээс болж бид нар энэ хариулт бидэнд байхгүйгээс болоод бид нар унаад идэг. Энэ хариултанд бид нар бат итгэлтэйгээр хариулж чадахгүйгээс болоод бидний амьдралд гим нүглийн тэрхүү үр жимс бий болоод идэг. Түүнийг л барьж авахын тулд мөрддгөө гэсэн. Тэгвэл Паул Есүс Христ баригдсан байна нэг юмны төлөө. Тэр баригдсан зүйлээ л барьж авахын тулд Есүс Христ рүү Паул ажилдаг, амьдрдаг, мөрддгөө гэдгийг энэс хэлсэн. Библийн өмнөх уншсан би хэсэг та бүгдэд хэлсэн байгаа тийм үү? Паул энэ хэсэгт хэлсэн байгаа. Би түрүүнд уншиж гисэн. Христэд итгэснээр ирдэг. За Христэд итгэх итгэл буюу Паулд баригдах, Паулийн нөгөө Есүс Христэд баригдах, баригдалт гэдэг чинь хоорондоо нэг зүйлийг өгүүлж байгаа шүү. Ер нь нэг зүйл. Ойлгож байгаас өмнөх хэсэгтэр хэлсэн байгаад Христэд итгэснээр Христэд итгэх итгэл. За энэ доор Есүс Христэд юуны төлөө баригдсан? Есүс Христэд баригдаж байгаа энэ баригдалт хоёр агаар нэгэн зүйл. Агаар нэгэн зүйл. Тэгвэл өмнөх хэсэгтэр нь Паул хэлсэн байгаа. Христэд итгэснээр ирдэг итгэлд суурилсан Бурхны зөвхт байдал гэж. Амен. Бид нар энэ зүйлийн төлөө Бурханд баригдсан юм. Халелуя. Өнөөдөр Паул энэ Библийн хэсэгт хэлж байна. Би ер нь юуны төлөө баригдсан түүнийг л барьж авахын тулд яваад байна. Өмнөх хэсэгт нь тайлбарлаж хэлэхдээ түүнийг маш тодорхой байсан. Итгэлд суурилсан Бурхны зөвхт байдлын төлөө бид нар Есүс Христэд баригдсан юм ах тусараа. Халелуя. Бидний Есүс Христ сонгоод дуудаж аваад нэг айхтар сайхан гэгэрүүлээд нэг айхтар сайхан хүмүүсийн өмнө сайхан амьтан болох гэж дуудаагүй, сонгоогүй. Энэ зөвхөн Есүс Христэд итгэх итгэл дотор зөвхт байдлаар амьдрах амьдралын төлөө бид нарыг Есүс Христ сонгосон юм байна. Тэгвэл бид нар энэ гол поинто, энэ гол зорилгоо бид нар мартах тэр мөчид бидний амьдрал уналт ирдэг. Би юуны төлөө амьдраад байгаа юм бэ гэдэр бид нар мэдэхгүй. Ойлгохгүй. Үнэт зүйлээ бид нар мартах тэр мөчид бидний амьдралд уналт ирдэг. Эхнэр нөхөр хоёр юуны төлөө амьдарч байгаа юм? За, эхнэр маань ер нь юуны төлөө амьдарч байгаа юм? Нөхөр маань ер нь юуны төлөө амьдарч байгаа юм? Эхнэр нөхрөө жаргахын тулд, нөхөр нь эхнэрээ жаргахын тулд амьдарч байгаа юу? Эсвэл яадгийн нөхөр нь мөнгө олохын тулд тэгээ олсон мөнгөө эхнэртээ авчиж өгнө. Эхнэр нь нөхөртөө дуртай хоолыг хийж өгч хувцсыг нугааж өгөхийн тулд амьдарч байгаа юу? Юу гэж бодож байна? Хэрвээ яг ингэж бодож амьдарч байгаа бол нөхрөөс чинь илүү мөнгө олж өгдөг хүн ирвэл та нөхрөөс солино. Эхнэрээс чинь илүү амттай хоол хийж өгдөг хүн ирэх юм бол та эхнэрээс солино. Юуны төлөө амьдарч байна? Манай уртаа кадр юуны төлөө амьдарч байгаа тодорхойлоод нөгөө юу гэж. Ялцчих. Альва нэг зүйл маань ойлгомжтой, тодорхой байж ээж амжилтанд хүрдэг. Хөл бөмбөг тоглож байгаа хүмүүс эсрэг тоглогчийн хаалганд бүгдээрээ гол хийн. Гол хийхин тулд чи хамгаал. Батаарал, та дөрөв хамгаал. Та дөрөв дунд нь ирж байгаа бөмбөгийг таслаад урагшин цохоод гол хийн гэж ирж байгаа шүү дээ, тийм үү? Энэ чинь маш тодорхой. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд талбай дээр байгаа 11 хүн, гадна талд байгаа 20 хүн бүгдээрээ нийлж ээж тэр зорилгыг биелүүлнэ. За хэн нэгэн гэмтэх юм бол замын цууж байгаа хүмүүс нь орно гэж байгаа шүү, тийм.
Яг үүнтэй адилхан бидний хувьд аливаа нэг зүйл маань үнэт зүйл маань тодорхой байх ёстой. Тэр үнэт зүйлээ тодорхойлоод түүнийхээ төлөө бид нэр амьдрах ёстой. Энийгээ бид нар мэдж чадахгүй байгаа учраас, энийгээ бид нар тодорхойлж чадахгүй байгаа учраас гэр бүл гэдэг зүйл Христийн итгэл амьдрал гэдэг зүйлд уналт ирдэг. Гэр бүлд ч гэсэн ялгаа байхгүй. Эхнэр нөхөр гэдэг хин, аав ээж гэдэг хин, үр хүүхэд гэдэг хин. Энэ зүйлээ бид нар тодорхойлж байж гэмээр зөв ойлгож яж гэмээр гэр бүл аз жаргалтай амьдрал. Хормын ёслол дээр ярьдаг, хэлдэг амлалт байдаг. Би чамаага насан туршдаа хайрлана. Эрүүл байсан ч, өвчтөй байсан ч, ядуу байсан ч, баян байсан ч бүх амьдралынхаа туршид би чамааг хайрлана. Цалин мөнгө их бага олох хамаагүй. Хоолунд амттай шимттэй хийх хамаагүй. Ямар ч үед би чамааг хайрлах болно. Ямар ч үед би чамтай хамт амьдрах болно. Ямар ч үед би чиний төлөө зогсох болно гэж итгэлийн гэр бүлийн амьдрал дээр хүмүүс Бурхны өмнө тангаргалаад амьдэрдэг. Энэ үнэт зүйлийн төлөө бид нар амьдрах юм бол эцсийн амьсгалаа хураах мөч хүртэл бид нар нэг нэгнийхээ төлөө амьдрч чадна. Энэ үнэт зүйлээ тодорхойлж чадахгүй энэ үнэт зүйлээ бид нар өөрийн болгож чадаагүй явцад магадгүй махан биеийн хувьд энэ нийгэмд одоо яадгийн те үнэлэгдэх тэр үнэлэмжийн хувьд бидний сэтгэл зүрхэнд хүрэхгүй, бидний бодол санаанд хүрэхгүй бол гэр бүлийн амьдралд салалт, сарнилт, янз янзын асуудлууд ирдэг. Тэгэхээр бид нар өөрсдөө өнөөдөр энэ дэлхийн ертөнцийн амьдарч байгаа амьдралдаа өөрийнхөө үнэт зүйлийг зөв зүйтэй тодорхойлоод түүний төлөө тууштай амьдрах юм бол эцсийн тэр өдөр бид нар амжилттай барайнд орох боломжтой байх туснараа. Амен. Би нэгэн хөлбөмбөгийн фанатын талаар та бүгд ярьж байгаа юм. Тууштай. Эцсийн амьсгалаа хураах хүртэл итгэмжтэй байсан фанатын талаар ярьж байгаа. Зарим нь сонссон байж магадгүй. Насаараа нөгөө Испани хоёр мөнхийн өрсөлдөгч баг байдаг. Реал Мадрид, Барселона гэж. Тэгээд насаараа тэр Реал Мадридийн фанат байсан нэг өвөө байжээ. Тэгээд тэр өвөө Реал Мадридыг бүхий л амьдралынхаа туршид дэмжиж исэн багтах. Тэгээд нөгөөх чинь насаа одоо ингээд эцэслэх болсон багтах. Амьдрал насаар одоо дуусах болоод тэгээд амьсгалаа хураах болсон. Тэр үед нөгөөх чинь бүх хүүхдүүдээ цуглуулад ингээд дуудаж ирж ирсэн. За или аав нь ер нь Реал Мадридийн фанат байхаа боллоо. Би юу яалаа. Барселоны фанат боллоо. Надад нэг Барселоны өмсгөл аваад ир. Би энэ Барселоны өмсгөлийг өмсөд нас орё даа гэжсэн. Тэгээ нөгөө чинь хүүхд авчираад Барселоны өмсгөлийг өмсүүлсэн. Тэгээ нөгөөд чинь яг нас орохынхаа өмнө Барселоны хувцсыг өмссөн ингээ хэвтчихсэн. Тэгээ хүүхдүүд нь асуусан байгаа. Гэхдээ аав минь та ямар сони юм бэ? Бүх амьдралаараа та Реал Мадридыг дэмжиж ийсэн мөртлөө яг өөхийнхээ өмнө та ингээд Барселоны хувцсыг өмсөд Барселоныг дэмжиж болчих юм гэсэн чинь. Яадгийн муу Барсагийн фанатуудаас нэг нь ч гэсэн ингээд өгчих гэсэн. Тэр бол өхөн хөлтлээ одоо тэр юундээ тууштай байсан фанат болж урж байгаа тийм. Тэгээ бид нар үнэт зүйлээ тодорхойлох юм бол бид нар амжилттай амьдрах боломжтой. Христ итгэгч хүмүүс юуны төлөө амьдраад байгаа юм? Итгэлийн амьдрал чи яг юу юм бэ гэдгээ тодорхойлж чадаагүйгээс болоод юуны төлөө амьдраад байгаа юм бэ гэдгээ ойлгохгүйгээс болоод ундаг. Бүдэрдэг. Би та бүгдэд дахин хэлье. Бидний амьдралын хамгийн чухал зүйл бол итгэлд суурилсан Бурхны зөвхт байдал юм шүү гэдгийг. Амен. Итгэлд суурилсан Бурхны зөвхт байдал. Тэрээс бидний амьдралын амар тайван одоо юу байдгийг те тэр одоо 9 шидийн тэр юмнууд бол зүгээр нэг жижигхэн энэ том агуу зүйлийг бүрдүүлж байгаа нэг хэсгүүд нь. Нэг хэсгүүд нь. Гэр бүлийн амьдралд ч ялгаа байхгүй. Тэр хоол, унд, цалин, мөнгө, хувцас, сунар, аяг тавг юу гэдгийг тэр бүх зүйл бол таны гэр бүлийн амьдрал эцсээ хүртэл амьдрах тэр амлалтыг чинь биелүүлэх өчүүхэн жижигхэн хэсгүүд нь. Өчүүхэн жижиг хэсгүүд нь. Нэг өдөр танд таалагдаагүй хоол ижлээгээд та эхнэрээс салж болохгүй шүү дээ.
Нөхөр чинь нэг өдөр танд нэгсэн мөнгө чи өгсөнгүүгээ та нөхрөөс олж болохгүй шүү дээ. Хэрвээ иймэрхүү үнд зүйлтэй амьдрах юм бол бидний амьдрал хизээч сайн сайхан зүйлд хүрэхгүй. Харин энэ бүгдийг даваад энэ бүгдийн цаана нь тийм үү? Эцсийн тэр өдрийг хүртэл нэгэн бий болж амьдрах гэсэн амлалтаа биелүүлэх нь гэр бүлийн амьдралын үнэт зүйл байдаг. За тэгэхээр ах トゥ ус нар минь энэ ч Паулын хэлж байгаа тэр гайхалтай ятгалаг бол үнэхээр биднийг итгэлийн амьдралд зөв зүйтэй хөтлөх, зөв зүйтэй амьдрахад маш их чухал ийм ятгалаг юм байнамаа. Бид нар Есүс Христэд баригдсан. Тэгвэл тэр баригдсан зүйлээ барьж авахын тулд амьдрах. Өөрөөр хэлэх юм бол итгэлд суурилсан зөвхт байдлыг бид нар амьдралдаа гаргахын тулд бид нар амьдрах ёстой. Бид нар амьдрах ёстой. Үүнийгээ бид нар тодорхойлж чадаагүй учраас бид нар итгэлээр унаад идэг. Амьдрал дээр сөхрөөд идэг. Яагаад гэвэл өөр зүйлээс бид нар өөр зүйлийг бид нар итгэлийн амьдралаас хүлээгээд идэг. Алим тэрсэн бол алимны модноос бид нар юу хүлээх ёстой вэ? Алим л хүлээх ёстой. Тийм үү? Халгаа тэрсэн бол бид нар халгаанаас халгаа л хүлээх ёстой. Заримдаа бид нар халгаа тарьчаад алим хүлээгээд идэг. Эсвэл алим тарьчаад халгаа хүлээгээд идэг. Энэ бүх зүйл чинь боломжгүй. Боломжгүй. Тэгээ нөгөө халгаа тарьчингуудаа халгаа тарьсан халгаанаас нь алим гарахгүй болонгууд ч юм уу ёстой хогийн халгаа байна гэдэг те уурлаад идэг. Халгаа тарьсан бол халгаа л ургана. Хизээч алим ургахгүй. Юу тарин түүнийг л ураана бид нар. Тэгээ бид нар итгэлийн амьдрал дээр өөрсдийнхөө одоо итгэлийн тэр үнэт зүйлээ зөв зүйтэй тодорхойлж түүнийхээ төлөө бид нар амьдрах ёстой. Энийгээ бид нар зөв зүйтэй тодорхойлох юм бол амжилттай бид нар итгэлийн амьдралаа дуусгах, замаа дуусгах боломжтой юм шүү гэдгийг би та бүхэнд хэлхийг хүсэж байна. За ингэхдээ ах トゥ нараа би өөрөө барьж авсан гэж боддгоо харин хийдэг ганц юм маань ардхаа мартаж урд хөдөө тэмүүлдэг гэсэн. За энд нэг зүйлийг Паулаас сануулсан хэлсэн байгаа. Би өөрөө барьж авсан гэж боддоггүй гэж тийм үү? Нөгөө нэг зүйлийг барьж авах гэдэг шүү дээ. Тэ? Нэг зүйлийг итгэлд суурилсан зөвхт байдлын амьдралыг энэ барьж авах гэдэг шүү дээ. Паул яриад байгаа зүйл. Тэгэхдээ би энийг өөрөө барьж авч яах гэж би боддоггүй гэж. За өнөөдөр энэ чинь ингээд та бүхэн итгэлийн амьдралаар амьдраад бас тодорхой хэмжээнд амьдралд чи өөрчлөлт гараад ингээд сайхан сууж байна. Та бүхэн Есүс итгэдэг үү? Гандаа ордог уу? Бөөдөр очдөг үү? Хулгай хийдэг үү? Завхаардаг уу? Арх уудаг уу? Агсан тавьдаг уу? Олон юмд асуултууд бидэнд байгаа л да. Янз янзын зүйлсүүд. Энэ бүх зүйлүүдийг бид нэр өнөөдөр үгүй гэж хэлж чадсанараа тодорхой хэмжээнд би Есүст итгэдэг хүн шүү гэж өөрийгөө тодорхойлж байгаа. Тийм биз? Гандаа ордгоо гэсэн та нар үгүйгээ өстэй. Бөөдөр очдгоо гэсэн үгүйгээ өстэй. Тэгэхээр та нар цуглаан дотор сууж байна гэдэг чинь шарын шинтэй хүн биш, бөөмөргөлтэй хүн биш. Есүс Христэд итгэдэг хүн гэсэн үг. Тодорхой хэмжээнд. Тэгвэл Есүс Христэд итгэж байгаа энэ хүмүүсийн амьдрал тодорхой хэмжээнд итгэлийн үр жимсүүд гарч байгаа. Уучлах, хайрлах, өөрийгөө захирах, твчих, хуваалцах, тийм ээ? Одоо юу гэдгийг өөр тэр ариун сүнсийн 9 үр жимс гэх маш олон сайхан үр жимсүүд байгаа. Тэр бүгдөө та бүгдийн амьдралд гарч байгаа. Гарч байгаа. Тэгвэл энэ бүх зүйл чинь таны хийж байгаа зүйл мөн үү? Таны үлдэж байгаа зүйл мөн үү? Энэ бүх зүйл танаас болоод бий болж байна уу? Юу гэж бодож байна? Илч Паул нэг удаа Библийн ишлэлээр хэлсэн. Амьд байгаа нь би биш гэж өөрөөр хэлсэн. Та бүхэн хэлдэг амьд байгаа нь би биш гэд. Тэгээд хин? Yes. Халелуя. Амьд байгаа нь би биш ээ. Миний дотор Есүс Христ өнөөдөр амьдарч байгаа учраас итгэлийн үр жимсүүдийг энэ амьдрал дээр гаргах боломжтой. Гаргаж байгаа юм угаасаа. Хүн уучлах амархан уу? Та нар уучилдаг юм уу? Бид нар уучилдаг үнийг? Уучлах юм уу? Дандаа тооцоо бодоод яваад хүнд гарав суугаад байна уу?
Хүн уучлага амархан биш шүү дээ. Тийм үү? Гэхдээ бид нар уучладаг. Өөрийгөө захирах амархан уу? Та нар өөрийгөө захирж гин үү? За бурхны өмнө шудраг байна. За бараг захирч чадахгүй байгаа юм шүү тий. Тэгэхээр мэдээж хэцүү. Өөрийгөө захирна гэдэг бол төвчин гэдэг амархан уу? Хэцүү. Уур ухамдлаа төвчих. Янз янзын муу зуршлуудаа төвчих. Үнэхээр хэцүү. Та нар төвчж байгаа юу? Төвчж байгаа. Тодорхой хэмжээнд бид нар төвчж л байгаа. Энэ төвчлэлт гэдгийг шүү дээ. Энэ миний асуугаад байгаа асуултуудыг бүгдээрийн танд 100% гэж бити ойлгоорой заяа. Угаасаа 100% илүү чадахгүй. Хин ч чадахгүй. Заяа 100 удаа төвчих ёстой гэж ойлгож байгаа бол бид нар нэг үсрээл нэг 50 40 мөчтөн л хүрнэ. Хэрвээ тэгж чадчихвал сайн. Тэгээ нөгөө 60% нь бол тэгээ одоо мэдж байгаа шүү дээ. Надаар хэлүүлдэггүй. Би одоо та бүгдийн нэг муу мухайг дуудаад яах вэ? Ер нь бид нар махан биеийн дотор амьдарч байгаа учраас энэ боломжгүй. Бид нар бурхан биш учраас энэ боломжгүй. Хичнээн сайхан царайтай амьтан байсан ч гэсэн эндээс гараад ирэхээрээ 15 толгойтой атгаалчаа хармангасан 1-2 толгой нь болоод явчихдаг тий бид нар. Нэг цуглаан дээр номлож исэн нэг пастрик харчаад хүүхэд нь ээжтэй тэгсэн гэсэн. Ээж гэсэн. Юу гэсэн? Аав их тэр эндэртэй хамтаа гэр лугаа аваа авчаа гэсэн. Яасан гэсэн. Аав нь эндрийнхээ хард үнэхээр гоё харагдаж байна. Гоё юм ярьж байна. Гоё байна. Гэртээ ч гэсэн юм байгаасаа миний аав эндэртэй нь аваа авчаа гэж хэлсэн гэсэн. Чүсдэг баха. Аав эндэртэй нь аваа авчихсан. Би чинь гэртээ ороод заримдаа бокс ч болно, карате болно, тэгэл цагдаа болно. Заримдаа юм болно шүү дээ. Тэгээ бид нар мэдээж махан биеийн доторж байгаа амьдарч байгаа хүмүүс учраас 100% бид нар гүйцэтгэж чадахгүй. Тийм учраас Есүс Христ энэ дэлхийд ирсэн байхгүй юу? Бидний гүйцэлдүүлж чадахгүй Есүс Христэд энэ дэлхийд ирээд түүнд итгэх итгэлээр дамжуулж 100% болгох гэж Есүс Христ энэ дэлхийд ирсэн ерөөсөө. Гол учир шалтгаан. Тэгэхээр өнөөдөр бид нар бол Есүст итгэдэг хүмүүс мөн үгүй л мөн. Энэ итгэл надаас биш гэдгийг л та нарыг би ойлгосоо гэж хүсэж байна. Ойлгож байна уу? Надаас баясгалангаас гэж яриаггүй шүү. Өөрөөс ч юм. Тийм үү? Та миний хэлж байгаа өгүүлбэрийг дагаад хэлээрэй. Тэгвэл арай ойлгомжтой болох. Итгэл надаас биш ээ гэж та нар дагаа хэлээрэй. Яг зөв. Итгэл та бүгдээс биш, надаас биш, бид бүгдээс биш. Харин энэ итгэл гэдэг бол Есүс Христэс, Бурханаас юм шүү гэдгийг би та бүдэд хэлхийг хүсэж байна. Бид бол энэ итгэл гэдэг зүйлийг сонгоод, итгэл гэдэг нь надад таалагдаад, итгэл гэдэг нь одоо яадгийн те надад тааламжтай байгаа учраас би итгэчихье гэж сонгосон хүмүүс ерөөсөө биш. Бид нар тарин аврал зайлшгүй хэрэгтэй учраас, Бурхны тусламж, нэгүслэл, өршөөл зайлшгүй хэрэгтэй учраас Бурхан биднийг сонгосон юм аа. Бурхан биднийг барьж авсан юм аа гэдгийг та бити мартаарай. За ингээд Паул хэлсэн ах トゥ нараа би өөрөө барьж авсан гэж боддгоо. Харин хийдэх ганц зүйл маань ардхаа мартаж урдх өдөө тэмүүлэх гэдгийг хэлсэн. Би хоёр зүйлийг энэ хэсгээр ярмаар байна. Ардхаа мартаж урдх өдөө тэмүүлэх. Өмнө бид нар хэлсэн тийм үү? Итгэлд суурилсан зүвт байдал гэдэг бол бидний амьдралын, итгэлийн амьдралын гол одоо зорилго байх ёстой. Ингийн тулд яах ёстой вэ? Би өөрөө итгэсэн, би өөрөө өөрчлөгдсөн, би өөрөө ингэсэн тэгсэн гэж бид бодох ёсгүй. Харин бид нар юу хийх ёстой вэ гэхээр Бурхан биднийг сонгож, Бурхан биднийг барьж авсан. Тийм болохоор миний хийх ёстой зүйл юу вэ? Ардхаа мартаад урдх өдөө тэмүүлэх гэдгийг хэлсэн байна. Хоёр зүйлийг ярмаар байна. Есүст итгэхээс өмнө бид өхөн ямар амьдралаар амьдарч байсан бэ? Хэн байсан бэ гэдгээ мартах ёстой. Ойлгож байна уу? Мартах ёстой. Манай хадам аав насварсан. Тэгээд хаяа ингээд цоо татна. Тэгээд халаад талхаараа хэлнэ. Би чийст халахын бэк байсан байхгүй юу? Атман байсан гэж ярьж байгаа юм. Ястин бэк байсан байхгүй юу миний хаа гэж намаа гэж ингээл.
дуудаад ярьдаг байж лээ. Тэгээ яг мэдээж тийм байсан. Би ч гэсэн бас хүүхдүүдтэй ярина. Заримдаа ингээд сахилахгүйс өчигдөр би гинт ягаад хүүхдүүдтэйгээ гэр бүлийнхэнтэй хамт хоол идэв. Тэгээ ээжтэйгээ ингээд эгчтэйгээ ингээд сайхан хуучлаа. Ээж ихж байгаа яаж хуурдаг байсан. Яаж зодоонуудаа хийдэг байсан. Манай хүүхдээс нүдэн биширсэн нэг харсан чи намайг биширсэн суучсан чи. Тэгээ бид нар ингээд хойдхоо ингээд өнгөрсөн амьдралуудаа ярьдаг юм байсан, тийм байсан, ингэжсэн, тэгжсэн гэлтэй. Тэглээгээд бид нар тийм амьдрах ёсгүй. Хүмүүс тэгдэг байхгүй. Ингээд Есүст итгэж байгаа хүмүүсийгтэй ингээд өөрчлөлтийг ингээд харахаар зарим хүмүүс ингээд хувьчлаад үзэх юм бол амар олон хуваар ингээд өөрчлөгдсөн байгаа байхгүй. Зарим нь ингээд зүгээр нэг одоо томоотой хүн байж байгаад Есүст итгэсэн хүн бүр гудамжны лөөрчин хулгайн байж байгаад Есүст итгэсэн хоёр хүн хоёрын хооронд ингээд хувьчлаад үзэх юм бол нөгөө гудамжны лөөрчин байсан хүн 200-300 дахин өөрчлөгдсөн тийм үү? Одоо зүгээр нөгөө томоотой байсан хүнийг 20-30% өөрчлөгдсөн гэж үзээд байгаа юм. Есүс бидний хэдэн хувь өөрчлөгдсөн бэ гэж ерөөсөө харахгүй. Эзэн Есүс биднийг чи 10% өөрчлөгдөж, чи 30% өөрчлөгдөж, чи 50% өөрчлөгдөж гэж ерөөсөө харахгүй. Харин Библи хэлсэн байдаг. Тийм үү? 99-өөс нэгэн дээр нь бүдэрх юм бол бүгдэн дээр нь бүдэрсэн гэж ойлгоорой гэж. Бид өнгөрсөндөө хэн байсныг бид нар мартах ёстой. Бид өнөөдөр Бурхны дотор хэн болсон бэ гэдгээ ойлгож түүгээрээ бид нар амьдрах ёстой. Библи хэлсэн байгаа харагтун хуучин юм өнгөрч байжээ. Бүгд шин болсон байна гэж. Халелуя. Бид Христийн дотор шинчлэгдсэн хүмүүс, шинчлэгдсэн бүтээл. Бид Христийн дотор өөрчлөгдсөн хүмүүс. Би хулгайн байсан. Би өдөр болгон зодоо хийдэг байсан. Би сар 30 хоногт би 30 өдөр зодоо хийдэг байсан. Одоо Есүст итгэсэн юм чи яшигтаа би 3 өдөр л зодоо хий. Гэж болох уу? Ингүүл Есүс чи яста сайн хүүхэд байна. 27 өдөр нь зодоо хийх юм өдөр болчих 3 өдөр нь зодоо хийж байгаа. Чи яста мундаг юм байна. Харин энэ Батцуур муу шүү. Энэ Батцуур ерөөсөө Есүст итгэхээс өмнө нэг өдөр зодоо хийдэг байсан. Одоо яг хിവэрэ нэг өдөр л зодоо хийж байна. Энэ хуваар нь бодох юм бол ерөөсөө өөрчлөгдөхгүй нэг Есүс хэлэх үү? Үгүй. Тийм юм байхгүй. Бид өнгөрсөндөө хэн болсон? Байсан. Өнөөдөр би ийм болчиход байна гэж түүгээр өөрсдөө хуурч амьдэрдэг. Хүн бид нар зүгээр л нэг хүн. Хүнийг Бурхан яг тодорхой хэмжээнд адилхан бүтээсэн. Зүрхтэй, сэтгэлтэй, толгойтой, хөлтэй, хамартай, амтай. Энийг зан чанарын хувьд нэг жижигхэн л өөрчлөлтүүд байгаа. Тэгэхээр ахтаас нь бид өнөөдөр хэн байсан бэ гэдгээ март. Та өнөөдөр хинч байсан байж болно. Дарга байсан байж болно. Цэрэг байсан байж болно. Атман байсан байж болно. Эсвэл цүнх хөрөгч байсан байж болно. Тоглоомчин байсан байж болно. Аригчин байсан байж болно. Хинч байсан байж болно. Завхай нэгэн байсан байж болно. Хулгайч нэгэн байсан байж болно. Хинч байсан байж болно. Харин Христээр бид нэр ирэх үед энэ бүх зүйл өнгөрөн одож бид нэр шинэ бүтээл болдго юм шүү гэдгийг та бити мартаарай. Амен. Тийм учраас та Есүс Христэд итгэж Христийг зүрхэндээ байлгаж байгаа бол та шинчлэгдсэн бүтээл юм а гэж би таныг цохон тэмдэглэхийг хүсэж байна. Библи угаасаа ингэж хэлдэг. Библи угаасаа ингэж хэлдэг. Тэгэхээр ах トゥ усан минь та би ийм амьдралтай байсан. Би тийм хүчтэй байсан. Би тэгэж амьдарч байсан. Би ингэж амьдарч байсан. Одоо энэ зэрэгтэй амьдарч байгаа нэг юм гэж бити та өөрийгөө хуур. Бити та өөрийгөө тэгэж балиар үгээр хүл. Хэрвээ тэгэх юм бол өнөөдөр бид нар өөрөө өөрсдийнхөө байгаа байдалд сэтгэл ханаад, өөрөө өөрсдийнхөө байгаа байдалд сатаад, өөрөө өөрсдийнхөө байгаа байдалд бялуураад өсөлт гэдэг зүйл байхгүй болно таны амьдралд. Заримдаа хүмүүсийн яриан донд байдаг те. Ойрд гэр орноосоо гараагүй арх марх ууахгүйсэн ихнэр давраад. Юу вэ? Одоо жоохон явна. Сахалтай. Энэ залуучуудын ярьж байгааг би зөндөө сонс. Хүүхнүүд ч гэсэн одоо юу гэж ярьдаг юм байгаа. Миний хажууд ч нэг тэгж ярьдаг уу тэгээд одоо. Яадаг юм бэ? Нэг юм ярьдаг юм байдаг л үлгүүдтэй хүүхнүүд ч гэсэн. Энэ муу давраад ойр цөв хийж өгөөдсөн давраад хоолгоо хоноолно энэ мөч гэдэг юм уу те.
Юу ч үгүй нэг тийм юм байдаг л байх та. Одоо юу гэдгийг. Ойрд мөнгө өрөхгүй байсан чи давраад картыг хулгайлж байгаа зурж өгнө гэлтэй. Тийм муухай эмэгтэйчүүд манай цуглаанд байхгүй л үү дээ. Энэ гадуур байлаа шүү. Гадуур байлаа. Тэгдэг. Тэгээ бид нар заримдаа тэгж боддог. Тэр чинь нөгөө бид нар өөрснөө сэтгэл ханчаад байгаа байхгүй. За би ийм өөдгүү одоо яадгийн те 7 хоног дарих угаад агсан тавиад ихнэрээ зодоод ингээ яадгийн эсвэл яадгийн те өөр юу ч үгүй янз янзын байж болно. Юу ч байж болно. Тэгсэн тэрийгээ хийхгүй байгаад байсан чинь нөгөө ихнэр нь тоохгүй болонгод өөрөө бол тэрэндээ айгүй ингээ ханчаад бэлуурчаад байгаа байхгүй. Би ийм байж хад ийм болчиход байхад ингэхгүй байна гэж те. Тэрнээс агуу боломж бидэнд байгаа гэдгийг тэр ойлгохгүй байгаа. Ардхаа хараад ардтайгаа зуралдаад байгаа байхгүй өөрөөр хэлэх юм бол. Би одоо жишээлээд яриад байгаа шүү тийм үү? Би одоо яадгийн 7 хоногийн 2 өдөр нь гэртээ хондгоо, 2 өдөр нь арх уудаг, 2 өдөр нь мөрөйтэй тоглоом тоглодог гэсэн. Тэгсэн чинь 1 өдөр нь гэртээ хоноод, 1 өдөр нь арх уугаад, 1 өдөр нь мөрөйтэй тоглоом тоглолчихъя. Эч 50% сайжирч байгаа юм шүү дээ, тийм? Уг нь бол дайжгүй 50% сайжираад байгаа байхгүй. Тэгээ ингэ байжсэн чинь нөгөө ихнэр нь тоохгүй байсан чинь өөрөө бол би ингэ 50% сайжирч чадах энэ мө ихнэр намайг тоохгүй байна. Би ийм балерантан байсан. Одоо ийм болчиход байна гэд өөрөө эндээ сэтгэл ханчаад идэг. Ардтайгаа хараад тооцоо хийгээд идэг. Би ийм байж хаад ийм болчиход байна гэж тооцоо хийгээд идэг. Үгүй. Бид нар ардхаа мардах ёстой. 10 өдөр арх уудаг, 10 өдөр агсан тавьдаг, 10 өдөр хулгай хийдэг болсон ч хамаагүй. Бид нар нэг шүдэр арх уухсгүй, нэг шүдэр хулгай хийхсгүй, нэг шүдэр агсан тавих хэсгүй. Яагаад гэвэл Христийн дотор бид нар шинчлэгдсэн бүтээл байхгүй юу? Амен. Бид нар ардхаа мартах ёстой. Бид нар хэн байсан юм бэ? Юу хийж байсан юм бэ? Хаанаас гарч ирсэн юм бэ гэдгийг бид нар өдөрөө мартах ёстой. Харин бид нар Христийн дотор хэн болсон бэ гэдгээ бодож амьдрах ёстой. Христийн дотор бид нар юу бүтээхийн тулд өнөөдөр юуны төлөө амьдрч байна гэдгээ үргэлж ойлгомжтойгоо өөртөө хэлж тунхаглаж амьдрах ёстой ах тусраа. Амен. Бид хаа дахин хэлмээр байна. Бид бол шинчлэгдсэн бүтээлүүд юм шүү ах тусраа. Христийн дотор шин болсон бүтээл. Тийм учраас та хэн байсан гэдгээ мартаарай. Харин хэн болсон гэдгээ санаж ханчлалын төлөө өөрийгөө зориулж, дайчилж, үйлчилж амьдраарай гэж өрөөж байна. Бэдэн ардхаа мартаж урд хойдоо тэмүүлнэ гэдэг. Олон хүмүүс өөрсдийнхөө ололт амжилтаар одоо яадгийн те өөрийгөө бас одоо бэлгууруулж амьдэрдэг. Ойлгож байна. Олон хүмүүс өөрсдийнхөө ололт амжилтаар өөрийгөө бэлгууруулж амьдарч идэг. Бид нар бас тэр зүйлийг мартах ёстой. Христ итгэлийн амьдрал төгсгөл гэж дээцэг гэж бий юу? Зогсохцэг гэж бий юу? Байхгүй. Есүс Христэд итгэж байгаа хүмүүст зогсохцэг гэж байхгүй. Бид үргэлж өдрөөс өдөрт алхмаас алхамд итгэлээс итгэлд бид нар өгсөж байх ёстой. Дараагийн ишлэлээр юм баш тодорхой хэлсэн байгаа. Бид нар өнөөдөр би өнөөдөр олон жил цуглаанд үйлчилсэн дээ. За манай цуглааныг одоо анх үүсгэн байгуулахад байсан манай цэнгийн ахлагч байна, мөгийн ахлагч байна, лавга ахлагч байна, шижир ахлагч байна. Тийм одоо 15 жилийнхэн нүрийг үзэж байна. За энэ дөрвийг биш үү? Дараа 7 хоногоос эхлүүлээд хөөрхий хэдүүлээ 15 жил цуглаанд явал зовоолоо шүү дээ. Одоо болий. Та нар битээ ирээрэй. Гэж болох уу? 15 жил зовлоо та нар. Бид нар та нар чөлөө өгье. Та нарыг бүтэн санд гэртээ сах уунт. Тэ одоо юу ч байдгийг. Болоо шүү дээ энэс л үү. Тийм гэж байдгүй маа. Гэхдээ хүмүүс нэг зүйл дээр алддаг. Эргэж чанаад өөрсдийнхөө эзэнд үйлчилж исэн амьдралаа. Магадгүй эзний өмнө одоо гаргасан тэр ололтуудаа тий амжилтуудаа хараад түүндээ билүүрээд би одоо хийжсэн шүү дээ болоо гэж. Сосроор мах шиг тий. Ардчлалын алтан хараацаа соогийн нэг хэлдэг үү бааш тий. Ачваа гэдэг. Би хэлдэг. Би тэмцэх цагтаа тэмцээ одоо та нар тэмцэх гэж би хэлдэг. Яг тийм одоо хийсэн зүйлдээ ингэж бялуураад сэтгэл хандчих юм бол бид өсөлт, хөгжил, дэвшил гэж байхгүй бол. Би одоо 3-9 бүлэг бий болголоо. 3-9 бүлэг бий болгох гэж би бас цэжний махаа бишгүүл барлаа. Одоо 9 бүлэг мөл гэж явахгүй яшиг. Тэр хийгээгүй хүмүүс нь хийд юм байгаа биз.
Одоо юу ч хийдин те эсвэл би одоо энэ цуглааны аяг тавгийг олно л ч дугаалаа. Одоо болио тэр угааж муугаагүй хүмүүс нугаад юм байгаа биз. Энэ үйлчлэлийг би ингэж зөндөө олон хийсэн. Ийм үр жимс зөндөө л гарсан. Хотлайг бол түүх харуулна, бурхан бодлоо. Одоо болий. Бид нар хойно амьдралдаа үлдээсэн итгэлийн үр жимсээр бахархах, сайрхах ёстой юу гэвэл үгүй. Тимгүй. Тэрний чин алдар нь бурханд байх ёстой. Амен. Та аяг угаасан бол аяг угаасны чинь алдар бурханд байх ёстой юм заа юу. Угаасаа тэхийн тул бид нар үйлчилж байгаа юм. Аяг угаачингууд энэ урнаа их чамргаа яваа аяг угаадаг юм бэ гэж хэлүүлэх гээд аяг угаагаад бол уучлаарай. Тэгж хэлэхгүй. Тэгж хэлж болно л да бид нар. Нэг нэгнийгээ магтаж, сайшааж, урамшуулж, талархаж болно. Энэ бол бидний хооронд хийгдэх ёстой зүйл. Харин миний хандлага ямар байх ёстой вэ гэвэл энэ хүмүүс намайг гоё аяг угаач ин гэж хэлээд би олон илүү аяг угаадаг гэх биш тийм үү? Миний зүрх сэтгэл бурхан талархсан сэтгэлээр энэ үйлчлэлийг хийх ёстой. Намайг аварсан бурхан, намайг хайрлсан бурхан, намайг уучлсан бурхан. Энэ бурханд би талархаж өөрийнхөө хийж чаддгаа үйлчлэлээрээ эзэнд үйлчлэх ёстой байдаг. Тэгээд энэ үйлчилсэн үйлчлэлийн бүх алдар магтаал нь эзэн Есүс өргөгдөх ёстой байдаг. Тэгэхгүйгээр энийг өөртөөгөө холбочих юм бол бид нар буруутна. Өөртөөгөө холбочих юм бол асуудал гарч эхэлнэ. Өөртөөгөө холбочих юм бол таны итгэлийн амьдрал өсөлт, дэвшилт гэж байхгүй болно. Би сталаг магтаал энэ да гэл. Тэ хүмүүс намайг гоё магтчихин гэж юм. Ингэж л бодож байгаа бол та нэг өдөр үгүй бол. Биднээс их бага багт нэг мэлхийний үлгэр гэж байдаг гэсэн. Та нар сонссон уу? Мэлхий. Зарим сонсч байсан баг те. Би ярьчих юм. Нэг мэлхий нэг нууранд амьдэрдэг байсан. Тэр нууранд халуун орон болонгот ингээд усны шууд ирдэг байж л те. Тэгээ тэр хүүтэн болсон чинь нөгөө усны шууд халуун орон руу буцахаар болсон. Тэгээд тэд нар хоорондоо бишээ мэлхий гэсэн чинь усны шуунуудтай ярьж хагаад би ерөөсөө халуун орон руу та нартай хамт явмаар байна. Та нар намайг аваад явчих гэсэн. Тэгсэн чинь нөгөө шууд за тгийгээд шуунууд хоёр шувуу хоорондоо ингээд урт мөчр амандаа зүгээд ниссэн. Тэгээ тэр мөчрнөөс нь мэлхий ингээд амандаа суугаад ингээд хүмүүсийн дээгүүр нисчихлээ. Халуун орон руу ниссэн баг. Тэгээ явж байсан чинь нөгөө хүмүүс чинь энэ шууд ямар ухаантай юм бэ? Энэ шууд ёстой нэрээ мэрэгэн ухаантай юм аа. Энэ шууд хөрхийн юм уу мэлхийг аваа явж штэ. Энэ шууд ямар мундаг юм бэ гэж ярьж гэлсэн. Мэлхний отоор гарсан чи ярьсан. Нөгөө мэлхий бодсон. Уг нь эн чи миний санаа штэ. Би л ингэж одоо энэ санааг сэтсэн штэ. Тэгэхээр дараагийн отоор гарсан чи энэ шууд ямар мундаг юм бэ? Энэ шууд ухаантай юм аа. Энэ шууд ёстой нэрээ хаанаас юм мэрэгэн ухаан гардаг байна гэж нөгөө хүмүүс чи шуудыг магтсан. Мэлхий энэ хүмүүс ямар тэнэг юм бэ? Би уг нь энийг сэтсэн шүү дээ. Энэ чинь миний санаа, миний авалт амжилт, миний мэрэгэн ухаан байхгүй гэсэн. Тэгээ 3 дахь хот руу гарсан чи 3 дахь хотын хүмүүс бүгдээрээс шувууг алдаршуулаад юу гэдгийг те шувуу мандтахай гэж. Бөө юмэрс. Эцэст нь мэлхий тэсгээ байгаад би энийг чинь хийсэн штэ гэж орилсон. Амнаас нь модон сугарсан өөрөө газар бяцсан. Тэгэхээр ер нь бол бид нар өөртөө алдрыг авах юм бол нэг иймэрхүү юм болно. Иймэрхүү юм бол. Тэгэхээр бид нар би юу бүтээв, юу хийв, юуны төлөө хэрхэн өөрчлөгд энэ бүх зүйл маань өнөөдөр бидний амьдралд мартагдах ёстой. Бид Бурхны төлөө энэ зүйлсүүдийг хийдэг, Бурхныг алдаршуулахын төлөө. Хэрвээ энэ бүх зүйлийг та өөртөө нь ялцааж, өөртөө холбоотойгоор амьдрах юм бол таны амьдралд өсөлт, дэвжилт, өөрчлөлт дахиж ирэхгүй. Дахиж ирэхгүй. Тодорхой хэмжээний түрэл та садна. За одоо манай хамгаа маань ингээл медиа багт идэвхтэй ажиллаж байна. 1 жилийн дараа ч юм 2 жилийн дараа. За би бүтэн сая өдрөл болгол хийсэн. Бүгдээрээ л та нар намайг харж ирсэн шүү дээ. Одоо болий. Өөр нэг нь хийдэг юм байгаа биз. Гэл хэрэлдээл уралдаал хин нэг хайгаал тээ. Өөртөө бид нар холбох юм бол яг л тийм үр жимс биднээс гарна угаасаа. Тэгэхээс өөр аргагүй. Хийж байгаа зүйлээ та нар үйлчилж байгаа үйлчлэлээ ахтуусараа бити өөртөө холбож бод. Бити өөр дээрээ авчир. Өөр дээрээ авчрах юм бол энэ хүч чадал нь дуусна. Энэ зүрх сэтгэлийн хандлага чинь үгүй болно. Харин өнөөдөр бид үйлчилж байгаа үйлчлэл бүгдийг нь бурханд бид нар бурхны хаанчлалын төлөө хийж байгаа гэх юм бол энэ хүч чадал улам илүү ариун сүнсээр бидний дотроос ундран гарч ирнэ. Та бүр ихийг бүтээж чадна. Амен. Тийм учраас ах トゥ усрам ардхаа март.
Та ямар сайн зүйл хийсэн, ямар гоё зүйл бүтээсэн, юуны төлөө хэрхэн яаж өнөөдрийн өдрийг хүртэл амьдрсан, энэ бүх зүйлээ та март. Харин Бурхны дуудлагыг та сана. Бурхан намайг агуу тэр гайхамшигтай хаанчлалын төлөө дуудсан юм шүү гэдгийг санаж өдөр бүр та өсөн дэвжихийн төлөө амьдрал гэдгийг би танд ятгах чинь. Бидний хийсэн бүх зүйл Бурхан алдарших ёстой. Амен. Гуравдугаарт нь Христ Есүс дотор Бурхны дээш чиглэсэн дуудлагын шагналын төлөө барай өөд урагшилтгаа гэдэг хэлсэн. Барай өөд урагшилтгаа гэж. Тэгэхээр бидний хувьд энэ ч нэг зүйлийг ойлгох ёстой. Бид нар Христ Есүс урагшлахын тулд дуудагдсан хүмүүс. Ухрахын тулд биш. Өсөн дэвжихийн тулд бид нар дуудагдсан хүмүүс. Уруудаж дороотхын тулд биш. Амен. Хажууд байгаа найздаа хэлэхгүй. Найз минь чи урагшлахын тулд Есүс дуудагдсан шүү гэд. Бидэнд дээ штэ. Христ сэтгэлд амьдралд сэтгэл ханах зүйл гэж байж болохгүй гэдгийг би дахин хэлмээр. Сэтгэл ханах зүйл. Манай цуглаан анх энэ нэг юм хажууд талд сая нураагдсан байшин нэг юм шар байшинтай байлаа штэ. Тэгээ анх бол бүр цуглаан чи байрчгүй байсан. Тэгээ яадаг гэсэн хэр бид нар ингээл ийш тийшээ ингээл зөөгөл түрээслэл ингээл явдаг гэсэн. Тэр нь олон хүмүүсийн амнаас би сонсч ирсэн л доо. Цуглааны байртай болчвол хідүүлээсэн. Баллаад гэнэ. Сайн мэдээ тараагаал. Сургалт хийгээл. Өдөршгөө залбираал. Библи уншаал. Одоо байргүй байгаа учраас жоохон хэцүү байна. Одоо биднэрт байр байна. Энэ байр байна. 2 1 подол гээд. Энд чи 1000 м² газар бидэнд байна. Тэгсэн яасан? Алаад өгөөд энэ бид нар одоо. Бодоо олгоод энэ өдөршгөө залбираал. Өдөршгөө бүдэн битүү хүн авчраал. Багтахгүй үдэн дээр очрлоо л тий. Тэгээд энэ үү. Яг миний нэг мэдэрсэн зүйл байгаа. Бид нар цуглааны байртай болоод ирэнгүүтээ хандсан байхгүй. Зүгээр хандсан. Оо ямар гоё. Энэс лүү яах вэ? Тэ? Сайхан байртай байна. Ивэлтэй байна. Сайхан нөхөрлөе. Бах шарж идэ. Хандсан. Биднээс хандлага. Тийм учраас бидэнд зүрхэнд минь энэ ханах хандлага байж болохгүй. Энэ дэлхийн ертөнцийн итгээгүй хүн байгаа цагт бид хизээч ханж болохгүй. Ойлгож байна уу? Энэ дэлхийн ертөнцийн үл итгэгч нар байгаа цагт бид хизээч ханж болохгүй. Бидний амьдрал зогсолтгүйгээр урагш өөд тэмүүлэх ёстой хатуснаа. Бид Есүс Христ дотор баригдаад, дуудагдаад, ардхаа мартаад, урдах өөдөгөө тэмүүлээд зогсолтгүйгээр урагшлахаар амьдарч байгаа хүмүүс. Зогсож болохгүй. Ханж болохгүй. Би хэлсэн шүү дээ тийм үү? Би ийм байсан. Өнөөдөр ийм болчлоо гэж бодох юм бол та зогсно. Таны амьдрал зогсолт ирнэ. Харин бид нэр хойдхоо мартаад Бурхан намайг дуудаж байгаа. Бурхан намайг өшөө илүү өсгөхийг хүсэж байна. Бурхан намайг өшөө илүү ашиглахыг хүсэж байна. Бурхан намайг өшөө илүү хүчрхэгжүүлэхийг хүсэж байна гэсэн итгэл бишрэл. Үрээ. Зорилго дотор бид нар амьдрах хэрэгтэй ах тусна. Бурхан биднийг мөнхийн дуудлагаар дуудсан юм аа. Түүний дуудлага бол мөнхийх. Түүний дуудлага бол хизээч зогсохгүй. Түүний дуудлага бол хизээч хуучрахгүй. Тэр биднийг дээш чиглэсэн дуудлагаар дуудсан юм. Байранд нь зогсоод эргэлдээд ах дуудлага биш.
Эсвэл аргашаагаа хараад аргаталтайгаа зууралдаад ах дуудлага биш. Харин дээш цэглэсэн дуудлага. Алхмаас алхамд, итгэлээс итгэлд бидний өсөхийн тулд Бурхан биднийг дуудсан юм шүү гэдгийг би та бүхэнд хэлхийг хүсэж байна. Тэгэхээр ах дүүс нар минь би та бүхэнд хэлхийг хүсэж байна. Манай цуглаанд нэг хэсэг юм өнгөрсөн жил билүү дээ. Нэг хэсэг юм ахлах ширийн донд маань бидний хооронд ярьж ирсэн зүйл үрээ зорилгот маань нэг зүйл байсан. Итгэлээс сэтгэлд өөрчлөгдөж өсөх талаар бид нэр ярьж ирсэн. Тэр юу байсан бэ гэвэл өнөөдөр та зүгээр л нэг цуглаанд ирээд явж байгаа хүн байгаа бол маргааш та эзнийг дагалдагч болоо. Хэрвээ та эзнийг дагалдаад явж байгаа бол нөгөөдөр та эсийн бүлгийн удирдагч болоо. Нөгөөдөр та эсийн бүлгийн удирдагч болж байгаа бол тэрний маргааш та өшөө агуу үйлчлэл рүү тэмүүлээ. Бид өнөөдөр алхмаас алхамд, итгэлээс итгэлд өөрчлөгдөх ёстой юмаа гэдгийг бид нар ярьж ирсэн. Тэгвэл Библийн энэ ишлэлч гэсэн бидэнд үнийг л сануулж байгаа. Бид ардхаа мартаад Бурхны биднийг дуудсан тэр дээш чиглэсэн өсөлт рүү бид амьдрах ёстой юмаа ах тусам байна. Амен. Ингээд би дахин хэлхийг хүсэж байна. Бид бол Есүс Христээр баригдсан хүмүүс. Юуны тулд бид баригдсан бэ гэхээр Бурхны зөвхт байдалтайгаар Бурханд суурилсан, итгэл суурилсан Бурхны зөвхт байдалтайгаар амьдрах амьдрал биднэрт дуудагдсан хүмүүсээ. Тийм учраас та ардхаа март, та ямар гим нүгэлтэй байсан чи хамаагүй, та ямар ололт амжилттай байсан чинь хамаагүй. Урдх руугаа хар, урдх руугаа тэмүүл, урдх руугаа хүс, урдх руугаа зорь. Бурхны тэр дээш чиглэсэн дуудлага руу өдрөөс өдөрт алхмаас алхамд, итгэлээс итгэлд бүгдээрээ урагшилцгаая. Амен. Халелуя. Бүгдээрээ Бурханд магтаал үнэтгэлийг өргөцгөөё. Асуудалтай болсон зогсоод эзний өмнө залбирцгаая бүгдээрээ.